Тэгээд тэр одоо энэ Илсэн махны орой дээр нэг тийм зэрэглээ шиг юм гүгээд байгаа байхгүй ингээд. Түрүү ингээ майхнаас гарангуудаа ингээ хоошоо харсан чи ингээд амар хурдан юм ингээд гүгээд байхгүй болцсон. Говь газар, Илсэн цүл газар ер нь хөдөө хоногчоол тухайн хоногчоо газар нь аяг хөмөрцөн байх юм бол тэр газар хизээч хонож болохгүй. Яагаад гэвэл гүйдэл ихтэй одоо тийм чөөгийн сүнс ихтэй мэхтэй гэж ингээд гадагшаа харах юм бол шууд од харагдаж байна. Гэхдээ та харж чадахгүй. Яагаад тэгэхээр камер дээр тэгж өрөөс хасаа харагдахгүй. Монгол орныхоо баруун аймгаар ганцаараа өвчтэй айлж буй аялал дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Харин манайхан бэлэн биз дээ. Угаасаа бэлэн. Окей, let's go. Бухартын голоос замын унаанд дайгдаад улаагчны ар нуур дээр очисноор энэхүү аяллаа эхлүүлцгээе. Та эдийг өөдөөхгүй явах олон бичлэг дуустал хамтаагаараа манайхаа let's go заах. Өнөөдөр үргэлжтэй аяллаа 14 дахь өдөр. Энэ 14 хоногийн хугацаанд өмнө хизээж алхаж байгаагүй, замаараа алхаж, өмнө уулзч байгаагүй олон сайхан хүмүүстэй танилцж, цаг агаарын халуун үдэн дасан зохицсон явсаар улаагчны хар нуур дээр ирлээ. Аялал гэдэг нь зөвхөн нэг газраас нөгөө газарт очих тухай биш. Аялал гэдэг нь хязгааргүй. Энэ нь хорвоо ертөнц болоод өөрийгөө танин мэдэх, бие гэдэг ертөнцийн төв биш болох, харин энэ хорвоогийн бүх зүйлс төр зургих буюу мөнх бус гэдгийг ойлгох, маргааш гэдэг баталгаагүй энэ цаг хугацаанд энэ өдрийн хорон мөч буй ямар их үнцэнтэй болохыг ухамсарлах хязгааргүй аял. Бид бүгдээрээ өөрсдийн аяллаа замаар алхаад амьдраад явж байгаа. Хамгийн чухал нь өөрийн замаар алхаж гэнэ үү, үгүй юу гэдэгт боловтго учир нь байгаа юм болов уу? Бор хөл маань бүр бор болчихлоо гэж. За, газа усраад бас усалсан шүү. Таад улаагчны хар нуурын давалгаанд энэ оройны нар жаргалт тэгээд өнөөдрийн байгалийн үзэсгэлэнг
биеэрээ сэтгэлээрээ мэдэрсэн байх гэж найдаж байна. Одоо ганцаараа л ярина штэ одоо нуурынхаа давлгаатай ярилтаа нь штэ одоо тэгээ зорин байж ямар тааж өчтөр бүтэн өдөр хүлээн байж өнөөдөр Завхан аймгийн Улагчны хар нууран дээрээ ирлээ. Тэгээд өнөөдөр бас зөндөө олон сайхан хүмүүстэй уулзаад танилцаад тэгээд бас намайг хөргөж гисэн ах эгч нартай бас баярлаа. Тэгээд энэ хажууд бас хүмүүс ирсэн байгаа. Тэгээд энэ хүмүүстэй бас танилцсан. Одоо би оройны хоолоо хийж байна. Сая энэ аваар бас жоохон алхачаад Улагчны хар нуурын бас эргэн тойронд бас юу байна? Гой сайхан зүйлсийг бас ажиглажаад тэгээд жоохон оройтчлоо. Тэгээд яг зүгээр энд бас эрт нар жаргах юм байна. Одоо ч нэг 8 9 болж байгаа байхгүй юу. Тэгээд нар жаргачлаа. Тэгээд харанхуй болсон байна. Тэгээд би одоо борцтой будаатай шил хийж байгаа мэдээж. Өөр угаасаа хоол хийх жор байхгүй. Тэгээд одоо борц маань буцлаад нэг 10 орчим минут болж байна. Тэгээд дахиад нэг 5 минут буцлахад борцоо жоохон зөөллөөд тэгээд араас нь будаагаа хийлээ. Тэгээд нэг сайхан нуурынхаа нэг далайн давлгаан чимээнд борцтой будаатай шил идчихэд унтъя да. Тийм биз дээ. Би нэг шүлийн амсаа тий. Ер нь амт томд ямар хөө байна. Борцны амт орж өгөө юу. Жоохон юу вэ? Жоохон амт муутай байна. Тэгэхээр жоохон бослох хэрэгтэй. Нэр Улагчны хар нуурын уснаас шууд аваад хоолоо хийж байгаа. Тэгээ энэ нуурын ус болохоор давс байхгүй юм байлээ. Тэгэхээр шууд ундандаа хэрглэж болно, ууж болно гэж миний хувьд ойлгосон. Бусад хүмүүс яаж байгааг мэдэхгүй. Гэхдээ хажууд байгаа хүмүүс бас энэ нуурын усыг шууд хэрглэж байгаа гэсэн. Тэгэхээр шууд дагаад хэрглэжлээ. Угаасаа өөр энэ авд угаасаа ус уух өөр боломжтой газар байхгүй юм ч одоо нуурынхаа усыг л хэрглэж штэ. Бисээ Завхны Улаастай хотоос хил будаа авцсан. Уулна 500 г будаа байна уу асуусан чинь байхгүй гээд тэгээ өөр төлөвлөрөөдөөс асуусан чинь бас байхгүй гэдэг хил будаа авцсан байгаа. Энийг одоо хизээ идэж дуусгана. Энэ хил будааг бол нэг ойрын нэг 2 сард бол идэх баг шүү. Энэ миний хийж байгаа тогоонд бол нэг зүгээр нэг матаг будаа л ордог байхгүй юу? Тэгэхээр чинь баг 2 сар хэрэглэхээр угаал. За эхлээ сайхан хангаа дэлхийд өргөчөө. Намайг хүлээж авсан хангаа дэлхийдээ баярлаа. Бас намайг ийм гоё өгтөж авсан хангаа дэлхийдээ бас баярлаа. Тэгээд байгаль их дэлхийгээ бүгдээрээ хайрлаарай. Хогоо битээ яриа. Гадаа үнэхээр гоё. Ямар ч өвөл алга, жоохон салхитай мөртлөө үнэхээр гоё. Тэг ямар ч тач хэдүүлээ ирлээ шүү дээ, тийм биз дээ. Бас нэлээд олон зүйлийг тууллаа шүү дээ. Тэгээ бас сайхан сэтгэлтэй хүмүүсийн хачаар бас ирлээ. Тэгээд надад туссан хүмүүстэй зөндөө их баярлаа. Уучлаарай, mom and dad. Жохон удаан буцлаад шүлэн жоохон ширэгчиж. Усан дий. Жоохон цэвэрхэн хэсгээс нахгүй л эргээр жоохон заван байж магадгүй. Орой хоолндоо хоол болсоо. Одоо ингээд суглаа авчна. Шүн бас газ маа алдаж магадгүй үднээс газаа ингээ хаачдаг. Ингээл газаа өгнө. Тэр ингээд хаач. Хоолоо игээ дууссан бол энийг ингээ авчих хэрэгтэй. Тэгэхгүй бол бас газ алдаж магадгүй. Ингээ эргүүлэл авчих. Тэг нэлээ халуун байна. Яаш. Энэ миний аяг тавгны альчуур. Хөрхөн боостой. Эндээ ингээ газныхаа санийг хошуу хийждэг байхгүй. Газны доотлолт нь энийг тавьдээ. Гэтэ нэг одоо ямар ч хэрэглэх шаардлага байхгүй байна л да. Янзэн. Энэ хорвоо дээр миний хийсэн борцтой хоолыг гүйцэх хоол хаач байхгүй. Ингээд гадагшаа харах юм бол шууд од харагдаж байна. Гэтэ та харж чадахгүй. Яагаад тэгэхээр камер дээр тэгж өрөөс хасаа харагдахгүй. Ингээ харах юм бол ямар ч үйл алга од харагдаж байна. Тэгээд нуурын давлгаан чимээ мэдээ сонсогдно. Тэгээд гадаа бол бүх зүйл төгсөө. Миний борцтой олж гисэн төгсөө. За манайхаа би сая хоолоо идээд яг дуусаад байжсэн аахгүй юу. Тэгсэн чинь хажуу талд амарч байгаа хүмүүс намайг орой хоолнд өрсөн. Дахиад хоол идэхүү яах вэ гэж бодоод нэг ич тийм үү гэж бодоод тэгэл явхаар шийдлээ. Тэгээд хажуу талд байгаа хүмүүстэй бүгдээр очив. Тэгээд намайг хоолоор дайлж байгаа юм чинь ингээд би бас одоо яаж зүгээр авах вэ? Над нэг юм чихэр байгаа. Энэ чихрийг бас над хүмүүс бэлгэлсэн. Тэгээд энэ чихрээр хажууд байгаа хүмүүсийг дайлчээ.
Яаж хоос орох вэ санаа зовмоо. За айлын хоол буудахаар явж байна. Нараа. За орой айлын хоол буудсан. За ахын цөв эвгүй өстэй. Хитэн цаг хийсэн. Харахгүй угуунчны 20 минут л хоол л доо. 20 минутын хоол. Тэгээ шөнө ингээд салхит ихтэй нуур аж. Энд гэхдээ жоохон гадаа нэлээд салхитай байна. Тэгээ жоохон удаан боллоо. Газ нь бас болохгүй байсан гинэ манай. Салхит чинь газ тэгээд асахгүй штэ айл. Яа. Чөлтөө болсон гэж даа. Улагшны хар нуурын иргэдээр цөөвөн сэгсрэлт. Энэ яаруу. Би 2 удаа орой хоол идчихлээ шүү дээ. Майхандаа нэг хоол идсэн шүү дээ. Орой ирж хоол явах чинь. Майхандаа борцтой будаатай шүл хийжтэй. Мөгөөрэ майхан шүр. Нэг шүлтэй бол. Тэгтгүй чи одоо яг хэмж явж иж байгаа. Зүгээрээ борцоор сангалтай байгаа. Хоолунд энд чи. Болохгүй бол таруу маруу сүүлнээс нь барьж байгаа. Болохгүй бол таруу сүүлнээс нь барьж байгаа. Одлоо. Давлгаа нь майханлаа юу н ойртчих. Уул нь нэг 30 минутын өмнө гайгүй байсан. Тэгээ сая сүүлийн 30 минут нь жоо хүчтэй салхилаа. Тэгээд давлгаа нь жоо ойртсон байна. Гэхдээ дахиад энэс жоо хүчтэй салхилах юм бол ус нь юу н майханд хүрнэ гэсэн үг. Тэгээд энэс хүчтэй салхилахгүй байхаа. Гайгүй байх гэж бодож байна. Тэгээ эн чинь нөгөө нуур болохоор тэгж ус нь ихснэ гэж байхгүй. Салхинаас л хамаарна. Голын усууд ихсэж болно. Сонсогч нь гадаа давлгааны чимээ ер нь бол бүр амар байна. Өнөөдөр дээл байхгүй. Би сая мухартад айлаас дээл авч нэмэрч хонжсэн. Тэгээ дам ишогтойгоо унтна. Даарах ёстой бол даарыг. Надад өөр сонголт байхгүй. Гэсэн өөр нөмөрх юм байхгүй. Дотор өмчтөгөө тэгээ цамцтайгаа унтаал тэгэл болоо. Бүр дараад байвал дахиад зузаан цамцаа өмснө. Өдөр их тусам жоохон царай алдаад байна уу юу? Үс одоо юу болцсон юм бэ? Үхэр долоодсон юм шиг болцсон шүү дээ. Үс мүсээ угаахгүй бол бүр өндөр амар болчих чинь. Яг л үхэр ямаад олоодсон юм шиг л болчих. За ер нь унтлаа тэгээд өдөр их тусам жоохон царай алдаад байх шиг байна. Юу вэ үс? За ээж. Энд хараад энднээ. Тэгээд шүн салхих бас битээ хүчтэй салхилаасаа гэж залбирая. Тэгээд бас энэ арих юмудаас цэгцэлчээд бас би хангаад дэлхийд будаас өөргөцсөн. Тэгэхээр яах ч вэ асуудалгүй заяа. Өөрөгч битээр нэг иймэрхүү ингээл битээр давлгаа чимээ бүр амар сонсож байна. За хараад чи та. Нэг юу болоод байна хата. Нэг хараад нэг байдлыг ажиглая заяа. Усны төвшөө одоо энд байна. Энд байна. Жохон цаана энд ч юм. Майхан энд байна. Дээр бол ямар ч үйл алга. Дан одол харагдаж байна. Бороо олох заяа. Гутлал бас юмигээс мэдгүй урсчихгүй дээ. Бай.
За, улагчны хар нуурын усан дээгүүр машинтаа сэлнэ. За баяртай. За амжилт тахад. Баяртай. Яри. Яри. Амжилт. За. Ардчи шоргоолчиг байх юмнууд шүү дээ. За манайд яваад өглөө. Өчигдөр орой танилцаад тэг баг 24 цаг сайхан танилцаад гоё яллаа. Тэг одоо ч ихнээсээ ганцаар болчихсон. Нара. Ганцаар болчихсон гэж. За өнөөдөр сайхан хамарнаа. Шуу ирсэн биз дээ. Яаж юм бэ? Будаа цэцсэн байсан тэрийг идчих юм болов энаараа. Майхнаа ардаа үлдээгээд майхнаа ганцааргаар нь үлдээчлээ гайг байгаа. Энэ яг төхөө амтаа алга. Тэгэд би майхнаа энд үлдээчихэд одоо ийшээ улагчны хар нуурын одоо элсэн махнуудаар хайкинг хийх гээд ингээд тортой идэж явах юм аваад жижиг өрөвчтэйгээ ийшээ алхах гэж байна. Тэгээ элсэн бүр аимшигтай халуун байна. Өнөөдөр яаж яхад ер нь дулаан байна, ямар ч өвөл алга. Тэгээ маргааш бүр дулаахан өдөр. Гэтэ бороо орохгүй гоё л байна л да. Яг элсэн дээгүүр алхахыг хэр хүлт хүлчих гээд ер нь бол аимшигтай халуун байна. Тийм болохоор нуурынхаа эргээр одоо ийшээ элсэн махнуудын бэл хэсгээр алхах гэж байна. Тэгээ майхнаа үлдээчлээ. За уучлаарай миний майхан. Чи сайн суужгаарай. Туудахгүй уулзъя заа юу. Чамаа хүн дээрэмтэх гээд ирэх юм бол намайг байгаа гэд хэлээрээ. Намайг байгаа гэд хэлнэ шүү. Йоо та хэд энэ хараа. Йоо. Одоо ингээл ийшээ ингээл хөлгөө. Тав алхаал амар гүн болж байна. Энд бас хүмүүс илснээс энэ доошо гулгаж орд юм байна. Чарга маргаар ингэж гулгаж орд юм байна. Тэр цаанаас гулгаж орж байна. Улагчны хар нуур гэдэг нэрийн учир нь юу вэ гэвэл улагчин голоос их авдаг. Эрт дээр үеэс монголчууд хамгийн цэнгэг, хамгийн сайн устай нуураа хар өнгөтэй зөрлүүлэн хэлдэг байжээ. Энэхүү нуурын ус нь маш хой цэнгэг учраас ийхүү улагчны хар нуур хэмээн нэрлэсэн байна. Майхан дээр буцаа хүрээд ирлээ. Майхнаа санаад дээрэс нь гадаа халуун дээсэн дээр явж чадахгүй юм цаашаага. Дээрэс нь өлсөж जैन. Тэгээд үдээс хойшийнхаа хоол ээж иднэ одоо. Тэгээд одоо оройны 4 цаг нэг 4 юм уу 5 болж байна. Тэгээд одооны хоол хийж идээд тэгээд орой өлсөд байвал дахиж хоол хийж иднэ.
гадаас жоохон салхитай болоод байна. Тэр цаана энэ 9 манхны орой дээгүүр ийм ингээд байгаа юм шиг. Салхины зэрэглээ юм уу? Түрүү ингээ майхнаас гарангуудаа ингээ хоошоо харсан чи ингээд амар хурдан юм ингээд гүүгээд байхгүй болцсон. За ээж хэрэг. Нүш. Говь газар, 9 цүл газар ер нь хөдөөөр хоногчхоо бол нэг зүйлийг сайн ер нь харж ах хэрэгтэй гэсэн. Одоо тухайн хоногчхоо газар нь аяг хөмөрцөн байх юм бол тэр газар хизээж хонож болохгүй. Яагаад гэвэл аяг хөмөрцөн газар ер нь бол гүйдэл ихтэй одоо тийм чөөгийн сүнс ихтэй мэхтэй гэж ярьд юм байна. Тэгэхээр би ямар ч тач иргэн тойрноо сайн харъя. Янз бүрийн юм байна уу юу? Энд ингээд нуурын ирэг юм яг энд байгаа. За миний иргэн тойронд бол тийм янз бүрийн аяг хөмөрсөн тийм мэлдэг бүсэн юм бол алга. Тэгэхээр та ч гэсэн хөдөө онохдоо тухайн газраа сайн хараад тэр газар нь хэрвээ аяг хөмөрсөн тийм байх юм бол хизээж хонж болохгүй шүү. Дотор өмдөө өмсөд тэгээд дам мишоктой унтж байгаа. Мишоко нөмрөөд өвлийн өмдтөөгөө унтчихад юу нэг гайг баха. За унтах цаг болсон. За миний ор бэлэн болсон, гуцаа дэвсэн, бор цамцаад ирлэн, дотор өмдөө өмссөн. Тэгээ аим сайч уу? Аимсаа өмснө. Тэгээ унтнаа. Гадаа сартаа болохоор бас дулаахан байна. Гэхдээ дулаахан байна гинэ. Гэрэлтэй байна энаараа. Сарны гэрэл. Ямар ч үүлгүй болтлоо. Сая жоохон үүлтэй байж ирсэн аа. Сүү байхгүй болохоор сая байгаа будаага баг бүгдийг өргөчлөө. Тийм болохоор байгаль дэлхийн маань намайг шүн тайван амгалан хонолох бахаа гэж бодож байгаа. Тийм болохоор айх айцсхөө шууд нам унтнаа. Маргааш өглөө эрт босоод нуурын ирэг дээр нар мандах мөчийг үзснэ мө гэж бодож байгаа. Маргааш өглөө 5 цаг 40 минутаас нар мандах юм байлээ. Тэгээ өглөө 5 цаг 30 минут гэж босоод өглөө нар мандах мөчийг үзье гэж одоо бодож байгаа. Тэгээ эрт босвол сэрүүлээ нэг 5 20 30 гэж тавиад өглөө эрт босноо. Нам унтчихгүй бол өглөө эрт босно. Тэгээд ямар ч тач би одоо унтлаа. Өнөөдөр давлахаа бас нэг наашаа орж ирэхгүй юм шиг байна. Тэгэхээр санаа зовлтгоо. Шууд ингээд сарны гэрэлт байхантай за гуруулаа. Үүрэгч байгаа дөрүүлээ. За бай. Фу. It's a beautiful night. Завхан аймгийн Улагчны хар нураас өглөөний мэнд яг одоо өглөөний 5 цаг 10 минут болж байна. Туу удахгүй нар мандахчаад. Ёо. Who cares me baby? It's a beautiful night. Аз жаргал өдөр бүрийн энгийн зүйлс байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрүүл сарвал байгаа бол, хэрвээ өнөөдөр энэ өглөөний нарыг харж байгаа бол, хэрвээ өнөөдөр амьдрах дулаан орон гэр өмсөх хувцас идэх хоолонд байгаа бол чи энэ хороогийн хамгийн азтай зөвлөх шүү. Чамд үүнээс өөр зөндөө их аз жаргал бий. Түүнийг яг одоо олж харах нь чухал. Хэрвээ өнөөдөр бүх зүйлс бүтэхгүй, таагүй байгаа бол зүгээр дээ. Бодохгүй бүх зүйл сайхан болно. Зарим зүйлс цаг хугацаа хэрэгтэй. Би чамтай үргэлж чамд. Энэ цаг хугацаа дахин олдохгүй болохоор яг одоо л энэ мөчөд амьдраарай.
Ааруул. Халуун харц дээр ааруул хийч. За өнөөдрийн өглөөний цай халуун харц дээрээс нь ааруул. Халуун харцсан дээр шууд 5 ширхэг ааруул хийцэн. Энэ бол миний өнөөдрийн өглөөний цай. Монголын сайхан өглөөний цай. Завхай аймгийн Улаашны хар нураас гигэн сайхан өглөө бас өдрийн мэнд. Тэгэд өглөө би чинь 5-аас босоод яг 4:50 гэж сэрсэн заяа. Яа сэрсэн бэ гэхээр сэрүүлэндээ сэрээгүй. Зүр энд бүр ингээд хөхөө донготоод цахлаа шувуу дуураад болжмор дуураад ер нь шувууны чимээнд өглөө ирц сэрсэн. Тэгээд нар болон 5 цаг 40 минутаас мандах байсан. Тэгээд 5 гэж сэрээд дахиад унтчвал бүр нам унтчих гэж одоо удаа шууд 4:50 гэж босоод энэ хоёр жоохон алхаж малхаад энэ 9 махан дээр гараад тэгж явж байгаа 5 цаг 40 минутаас нар мандсан. Тэгээд өглөө бол бас үнэхээр гоё байсан. Өнөөдөр тэгээд яг нуурын хаяг дээр байгаа сүүлийн өдөр болохоор өглөө эрт босоод гоё нар мандахыг мөчийг харъя гэдэг өглөө бол харсан. Тэгээд тэр мөчийг харсандаа бол зөндөө их талархаж байна. Тэгэхээр одоо юу яана? Энд бас зөндөө машинууд ирсэн байна. Тэгээд одоо би Досон цэнгэл орох хэрэгтэй эндээсээ. Завхай аймгийн Досон цэнгэл сум руу очино. Тэгээд одоогоос кофе чамж уучаад нэг сайхан сэргийж аваад одоо эндээсээ унаагаа хайна. Энд нэг 5-6 бол машин байна. Тэгээ энэ эдээс одоо асуун. Тэгээ дараагийн замд гарахгүй бол бас үдээс хойш болчихвол бас машин олдохгүй гэж магадгүй. Тэгээ манайхаа би өчтөр нөгөө нэг унтахтаа энд нөгөө энэ хайрханд байгаль их дэлхийдээ нөгөө нэг будаа өргөсөн шүү дээ. Тэр будаа чинь ингээд өглөөс ирсэн чинь байхгүй болсон байна. Ингээ миний майхан битүү ингээд нөгөө шувууны мөр, цахлаа шувуу, болжмөрийн мөр болчих. Тэг шүүн ингээд амар их шувууны чимээ сонсогдоод суух. Тэгсэн чинь яг миний хажууд ирсэн байна ингээд. Чон баавга явсан юм шиг битүү мөр болчих нэгээр. Тэгээс байгаль их дэлхийнхаа эздийг сайн хоолсон юм шиг өнөө. Нөгөө хэд ч нөгөө будаануудаа идэл алга болчихсон. Өглөө би энд явжсэн чи хажууд байгаа нэг айл намайг дуудаад тэгтээ өчтөр танилцсан юм аа. Цагдаагийн хурандаах хата танилцаад. Este. Цаавай. Өглөө намайг кофе чансан гээд тэгээ кофе очиж уугаад сая тэр хэдтэй бас зөндөө гой буу алж танилцчихад сая ирлээ. Тэгээд 2 дахь удаа кофе чанах чинь яа тэгэхээр шөнөөс жоохон нойр муутай онцсон чинь жоохон ингэ назараад байгаа байхгүй. Тэгэхээр нэг кофе чанж ууж нэг сэргийж авч бүх юмаа зэгцэлж аваад ийшээ явландаа гарна. Хантаа хийсэн бүхнийг ярих дуртай. Бидний амьдрал фикшн юм шиг найруулгатай. Би таныг ялцах бяцхан байдаг бүхний надад төгс нэгэн нэгтлэн бодон. Бизнес мотор орон дотор хийсэн одон. Чикороросны хадаараа хайрын мэсэн одон. Залуухан уутаараа дартаа мартдаг. Хоолаад яраад алхаад явждаг. Дартан нүцэн мэдрэмж алхаад тавьждаг. Энэ хороогийн бүх зүйлийг хайрцагтай хэдүүлээ. Энэ усыг, энэ элсийг тийм үстэй. Хэдүүлэн чиг одоо л гэж байгаа шүү дээ. Яг одоо л байгаа бүхний хайрлаа. Энэ мөчийг хайрлаа. Маргааш баталгаагүй. Энэ мөч бол маш том бэлэг. Эдийг гэж тэндээс дуухан сайхан. Зам чимээс байсан байгаагийн хаан дэжиген
Бандчнэгээр баяр дуулан цээж өгнө. Зүтэн таачиж биш миний төлөөгийн хатарууд нөлөөлсөн хайртай хүмүүстэйгээ үүдийн уужаармаар. Тэр манайха одоо би эндээсээ Цавхан аймгийн Досон зингэл сум ороод тэндээсээ хөвсгөлийн сумдуудаар ингээд аймагуудаар явчих واخгүй юу. Тэгэхээр би ирэх 3-4 өдрийн цаг агаар харсан чинь ер нь ихэнх нутгаар тэгээ маргаашнаас ер нь бол хүүтрээд бороо ороод салхилаад ер нь цаг агаар жоохон муу болж байгаа юм билээ. Тийм болохоор би одоо тэр цаг агаарт бэлтгэж जैन. Яаж бэлтгэж байгаа вэ гэхээр би одоо Fjallraven брендийн гаргасан Greenland Wax-аар өмдөө ваксдах जैन. За би эхлээд wax-а гаргаж ирэх хэрэгтэй. Greenland Wax ийм жижигхэн тосон wax аахгүй юу. Fjallraven брэнд нь Швед улсын аяны утас хэрэгслийн Монгол дахь албан ёсны цорганс төлөөлөгч газар байгаа. Тэгээ Монголд нэг буюу одоо Улаанбаатар хотод ганцхан салбартай гэсэн үг. Тэгээ одоо миний аяны утас хэрэгслүүдийн дийлэнх хувь нь өмнөчлүүдээр хийсэн шүү дээ. Дийлэнх хувь нь бараг 80-90% нь Fjallraven-ийнх. Тэгээд миний одоо аяны утас хэрэгсэл авдаг ганц хайртай газар маань байгаа гэж ойлгочих заяа. Одоо миний Газан Плет техникийн газар Timeless Light Plus гэдэг энэ Газан Плетийг оруулж ирдэг. Японы алдарт аяллаа бас гоё газар одоо Snow Peak-ийг бас Fjallraven давхар оруулж ирдэг. Тэгэхээр та Fjallraven дээр очих юм бол ер нь аялалтай холбоотой бүх зүйлсээ нэг дараас авах боломжтой л гэсэн үг шүү. Greenland Wax нь болохоор ер нь бол өмдний одоо доод хэсэг буюу энэ шилбэний хэсгийг ваксддаг. Тэгээд Fjallraven-ийн өмд цов цүнхнүүдэд одоо G1000 гэсэн материал байдаг. Тэр материал нь маш тийм шигүү материалаар хийгдсэн байдаг болохоор бороо ус салхинд бүр үнэхээр маш сайн төсвөртэй гэсэн үг. За тэрэн дээрээ Greenland Wax-аар нэмээд ваксдаж өгөх юм бол бүр бороо байтугай салхих бүр юу ч нэвтрэхээргүй бүр тийм батбөх болдог. Одоо материалын ерөөхдөө жоохон чанга шигүү болгож өгдөг гэсэн үг. Тэр одоо Greenland Wax-аараа бүгдээрээ өмдөө gas wax-ч. Тэгээд ийшээгээ замдаа гараад унаагаа. Тэгээд бороо салхих мэлхэл нэр маа шүү. Та нар нөө нэвтрэхгүй шүү. Шоо. За ус хэр нэвтрэх нь ингээд үзчихье. Ингээ усны амгаалтай болвоо. Бороо ус салхи нэвтрэхэрэг боллоо. За манайхаа би энэ чи 2 онсон шүү дээ. Тэгээ бүх хог авсан шүү заа. Тэгээ таад энэ тэнд одоо майхантайгаа байрлахтаа хөлөө гадаа явахдаа бүх хог авч гараа. Тэгээ дахиад нэг хогоо шалгачих. Энэ хог байна уу юу? Тэгээд бүр нь бэлэн болчихлоо. Амар харлаа шүү дээ 3 өдөр. Өдөр шингүү усанд ороод. Тэгээ одоо дахиад нэг хогоо шалгах. Хогнуудаа бүгдэн төвсөн шүү. 2 шөнө 3 өдөр болоод ийм хог гарч байгаа. Энэ миний үргэлж. Тэгээд би явахаас өмнө та хэд нэг анхааруулга маягийн юм. Тэгээд энд 2-3 асуудал байгаа нь нэгт хог бол бүр амар. Энд тэндүү ингэж хогоо ийцэн байна. За нэгт хог, хоёрт болохоор энэ бицсах жорлон морлоо энд бүр юу ч байхгүй заяа. Би бол одоо ийшээ явалтгүй заяа. Энэ бол ингээ битүү 0-ын цаас бичлэгэн дээр харагдаж байна уу юу? Энд тэнд явахдаа хогоо ерөөсө битээ аяараа. Яаж 0-ын цаас авчих хэрэгтэй. Тэгээд ийшээгээ унаа олдохгүй бол ийшээгээ ер нь ийшээгээ алхах юм. Яа. Тэгээд вэж энэ хүртэл үзээ явж байгаа хүмүүстээ зөндөө их баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзээ жоохон таалагдсан бол те. Жоохон таад бас гоё шин зүйл үзүүлсэн бол бас subscribe дараад лайк дарахаа бити мартаарай. Тэгээд ганц сав дарчаад яах вэ таад. Тийм биз лээ. Төрсөн мэдрэмж сэтгэлээ бас гоё хуваалцаараа би бүгдийг уншин шүү. Guys тэгээд let's go. Тэгээд энд 3 хоног хамт байсан таадаа бас баярлалаа. Тэгээд намайг гоё юм өгтөж авсан байгаль ихтэлхийдээ бас зөндөө их баярлалаа. Тэгээд намайг бүр үнэхээр гоё өгтөж авлаа ёо. Үүнээс илүү цаг агаар гэж нэрээ байхгүй хаа. Тэг үнэхээр гоё байлаа тэгээд. За албаасаар let's go. Одоо энэ зүг рүү өөрөвчтэйгээ дараагийн зүг явнаа. Одоогор унаа байдгүй. Одоо өдрийн 4:30. Одоо ингээд 5 болж байгаа. Тэгээ орой 5-6-гийн үед машинууд их ирдэм байна л да энд. Тэгээ тэр машинаас сууж үзье гэж бодож байна. Болохгүй бол ийшээгээ алхах юм. Энд байгаа кампүүд рүү алхаад тэгээ тэр хавьд байгаа машинаас суугаад унаа олчих юм билүү те. Бас би чи яндаатай штэ. Цаа чи яндаатай шүү. Нэг машин байж лаа. Арайс нэг өдөр хүлээхгүй хаа. Тэгээ энэ чинь мухартын голоос арай өөр. Улаагч нар нурч арай тийм олон машинууд ингээд энэ хажуугаар нь явдаг. Өөр сумдууд руу аймгийн төв рүү гээд. Тэгэхээр надад бол боломж байгаа гэж найдаж байгаа шүү зүгээр. Үгүйчиж магадгүй. 7 хүртэл хүлээгээд машин олдохгүй бол ийшээ алхлаа. Завхны зарим гэдэж үзнэ. Анх удаа ирэх чинь. Одоо эндээс таад харж байгаа бол
тосон зингийн сумын төв харагдчихаа. Тэгээд дөнгөцсөн ард нарж аргасан. Тэгэхээр би жоохон оройгдчихлоо. Гэхдээ зүгээр. Дэшигээ яг орой дээр нь гараад шөнийн тосон зинглийг харуул бүр гоё баг. Одоо нэг 5 минут амарч хаад шууд дэшээ let's go.